За парламентод яс парламентын засаглалын чиглэлээр судалгаа хийгээд мэргэжсэн Монгол улсад байдаг цөөхөн хүмүүсийн нэг нь бол Үлзий сайхан л да. Лүндэж анзан гишүүний парламентын тухай, улсын хурлын тухай маш сайн бүтээлүүд байдаг. Дүнтэй энэ зэрэгцүүц бас онлын үед Үлзий сайхны бичсэн бүтээл байдаг. Парламентыг өмгөөлн парламентч байна гэдэг нь улсын хурлд олон сонгогдохоос илүүтэйгээр парламентын бүрэн эрхийн хил хязгаарыг манд чаддаг. Парламентын дархлаанд сэтгэл санаа нь бас ингээд зочирдож зовдөг. Энэ хууль тогтоох эрх мэдлийг парламентаас гадуур хэн нэгэн дураараа тэр дундаа огт сонгогддоггүй, ардчлалын их усүртэ ямар ч хамааралгүй албан тушаалтнууд идлээд байхаас сэрэмжилж босч ирдэг. Тийм мэдрэмж сэтгүүтэй хүмүүсийн хийдэг ажил. Ардын намын 3 хурлын дунд хамгийн том хохирсон институц бол сая улсын хурл байлаа. Улсын хурлын бүрэн эрхийг хэдэн тийш нь салгаж шидээд үндсэн хуулинд байгаа үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх хэсгээр хуралд шийдвэр гаргадаг эрхийг нь хүртэл үндсэн хуулийн цэц. Тийм эрх байхгүй шүү гэд алах цохоо гаргахад тэр тухай сэр хийж бодох хүн 126 дотор их цөөхөн байлаа. Засгийн газар нь улсын хурлын нэгдсэн чуулганыг хуралдуулахгүй энэ байшин дотор бойкот хийхэд эрүүгийн хуулинд байгаа гэмт хэрэгчтэй болно. Ийм үйлдэлийг энэ юу болж байна гэж бодох задгай тархитай хүн бас алга байлаа. Бүгд л айсан барьцаалгдсан шинжтэй байл. Парламент Монгол улсад байгаа мó байхгүй мó гэдэг дээр хүртэл эрх хэмжээний зөрчил гарлаа. Ерөнхий нарийн бичгийн дарга солих гэж байгаа юм байна. Улсын хурлын даргаыг томилогдоход Арчил намын бүлэг нэг үг хэлсэн. Парламентын энэ дархлаа амин сүнсийг парламентын спикер авч явд юм аа. Дэлхийн нийтээр парламентын спикер төр хоёрхан зарчим барьж байна. Төвч байна шүү. Яг гэвэл энэ парламент гэдэг чинь олон намын төлөөлөл. Олон урлагч үзлийн илэрхийлэл, хоорондоо маргаж мэтгэлцэн, байр суурийг хамгаалахын тулд хатуу зогсох цаг бас гарна. Улс орны нийтлэг ашиг сонирхлын төлөө ойлголцож бас нэг шийдвэрийн ард хүчтэй нэгдэх бас шийдэл гарна. Ийм байхын тулд энэ парламентын толгой дээр хүчтэй лидер гэхээсээ илүүтэйгээр төвч байр суурьтай хоёрт нь намын улс төрөөс ангид байж чадах бидаас хүн байд юм байна. Энэ ажлаа хийгээрэй гэж хүссэн. За Тэмүүжин гишүүнд нэмэлт 1 минут өгье. Үлзий сайхныг бол дэмжиж байна. Хувийн хувьд мэдж байна. Парламентыг мэргэжсэн хууль тогтоогчийн төвшөнд ажилуулахад судалсан судалгаа ажилласан ажлынхаа туршлаар дэм тусгуулах баг. Парламентын спикерт хэлэх үг байна. Таны энэ дээрээс хэлсэн төвч байр суурьнаас хандах тухай улс төрийн намын дотоод болон намын улс төрөөс ангид энэ парламентд явсны төлөө зогсох тухай гал зөгтөө үг чинь бол бүдгэрэг байх шиг байна. Энэ үгийн дараа би санал хураалтын дараа Арчил намын бүлгийн дэд даргын хувьд үг авна шүү. За Тэмүүжин гишүүн бас асуулт асууж байна. Тэгээ би их хурлын дараагаар томилогдоод хэлсэн үгэндээ эзэн болно. Олон намын үйлсэл баримтлал, итгэл үнэмшил, олон ургалж үзлийг бас үргэлж хүндэтгэнэ. Энэ ч утгаараа би их хурлын намын газрын ерөнхий нарийн бичгийн дараагаар эрх баригч намын даргын хуваар одоо манай намд ажиллаж исэн, улс төрийн алба ажил хашиж исэн хэн нэгнийг оруулж ирэхийг би хүсээгүй. Их хурлын намын газрын ерөнхий нарийн бичгийн дарга бол дэгийн зөвлөх байх ёстой. Надад болон бусад улс төрчдөд үгүй гэж хэлж чадах одоо мэргэжсэн хуульч байх ёстой. Энэ ч утгаараа би Үлзий сайхан даргад энэ саналыг тавиад надад үгүй гэж хэлдэг байгаараа хууль зөрчүүл болохгүй гэдгийг одоо үндсэлтэйгээр нь тайлбарладаг байгаараа л гэж би хүссэн. Тэгээ энэ ч утгаараа бас энэ парламентод ёс
парламентын ардчлалын чиглэлээр мэрэгсэн хүн бас тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга болж байгаа учраас энэ 19-23 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ажиллаж исэн энэ дэд ажлын хэсгийг ахалж исэн хүн тамгын ерөнхий нарийн бичгийн дарга болж байгаа учраас цаашдаа бүгдээрээ 19 он 23 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө амьлуулахад одоо хичээ зүтгэе. Тийм ч учраас бол одоо Тэмүүжин гишүүн бол 12 онд баг хууль зүйн салбарын сурагч багш бэлтгэх сургалтанд би бас таны эрх зүйн онолын хичээлд одоо эдэн өдөр суусан. Тэгээ миний тэр итгэл үнэмшил бол хэвээрээ. Тийм учраас парламент ёсоо бэхжүүлэх энэ үйлсэд ус төржгүйгээр хандаасаа хэмээн одоо үлзий сайхан даргаыг одоо би санал болгосон юм аа. Тийм учраас ерөнхий нарийн бичгийн дарга бол их хурлын даргын хуулийн зөвлөх бишээ. Их хурлын тамгын газрын дарга, их хурлын ерөнхий нарийн бичгийн дарга бол 126 гишүүндээ үйлчилдэг, их хурлыг хууль зөрчгөөс хамгаалдаг, дэгийг сахиулдаг, ийм л одоо төрийн жинхэнэ албаа гэж байна гэж л зорж байгаа маа. Тэгээ үүнийг бас дэмжиж өгөхийг хүсье.